Хөдөө одоо зуны амралт ихлэ хаашаа явж амрах гэж байна? Би лав хөдөө явж имээ өвөд очиж хонь юм хариулнаа. Нэрийг тусланд амрах гэж байгаа шүү. Би хөдөө амж гүдээлхэн түн. Манай ахын тустай газар гүдээлхэн их ургадаг. Бас намар болохоор самар их ургадаг юм баггүй юу? Хүүхдүүдээ та нар хөдөө авахдаа болгоомжтой байгаарай. Хажигт хадвуулвал өвчин тусдаг гэж нэг юмд телевизээр ярьж илээ. Болгоомжтой байгаарай за. Миний хүү. Энэ хачигнаас болгоомжлаарай. Хажиг хүн хатгаараа өвчин үүсгдэг гэж юм ярьсан шүү. Болгоомжтой байгаарай. За миний хүү. Нэр ой матанд хүн хатаж өвчлүүлдэг хачиг байдаг гэсэн. Тэр нь өвчин үүсгдэг гэж манай ангийн туяа надад хэлсэн. Хачиг хазуулж болохгүй шүү хүүхдүүдээ за. За тэр хачигч нэг жижигхэн штэ. Тэр юмтай өвчин үүсгэж чадахгүй баха. Ичи, миний чихний амтан байна. Та аваад өгөөч. Миний хүү. Гүзээлхэнд явахдаа хачигт хазуулаад шигтчихсэн байна штэ. Одоо хоёлаа эмнэлэг явхаас эмчид очиж үзүүлье. Саяхан нэг эмч телевизээр ярьж байсан хачигт хазуулахаар хүн өвчлөлгөө гэж. Та энэ хүүгийн ээж нөө. Хүү хачигт хазуулсан байна. Хачигт хазуулсны улмаас хүнд халдвар дамждаг. Иймд дараах зөвлөмжийг сайтар дагаж мөрдөрөө. Хажигт халдварын голомцтой газруудад явахдаа тодонготой битүүн хувцас өмсөх. Хажиг ихтэй газар ажиллаж байгаа тохиолдолд 3-4 цаг тутамд биеэ шалгаж хачгийг зайлуулах ба хачиг үргээгч бэлтгэл хэрэглэх. Хачигт хазуулсан тохиолдолд хачигны хошууг арьсан дүлдэлгүй 2 тийш нь ганхуузан авч хадсан хэсгийг спирт йодоор арчиж цэвэрлэх. Хачигт энцефалит өвчнөөс сэргийлэх вакцин хийлгэж байх. Вакциныг 3 удаа давтан тариулсны дараа өвчнөөс хамгаалдаг гэдгийг анхаарах. Хачигт хазуулсан тохиолдолд өндөр халуурах, толгой, үе мөч хүчтэй өвдөх, ууц нуруугаар шархирч өвдөх, дотор муу харих, бөөлжих, тууралт гарах зэрэг шинж тэмдэг илэрвэл яаралтай эмнэлэгт хандаарай.